Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 7 дугаар зүйл төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ. 7.1 төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөн 7-гийн 1-1 ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх 7-гийн 1-2 зан харилцаа үг үйлдэлээрээ хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх 7-гийн 1-3 хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх 7-гийн 1-4 албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхийн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх 7-гийн 1-5 төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж альва улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх 7-гийн 1-6 төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх чөлөөний хязгаарлалтыг бүлээн зөвшөөрөв 7-гийн 1-7 албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад альва хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгуурлан гадуурхахгүй байх 7-гийн 1-8 байгууллагын соёл дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан альва үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх 7-гийн 1-9 албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх 7-гийн 1-10 багаар ажиллах, суралцах, шин санаачлагыг дэмжих, хамт олонний итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ёс зүйн дэд хороо соёл түгээх